Сайн байцгаана уу? Өдрийн мэнд төргий. Ингээд өнөөдөр хоёрт шууд орцгоё. 2016 оны 100 Калифорни мужийн Анхайм хотод нэгэн залуу эмэгтэй хэрэгт холбогдож байршлагдсан юм. Прокурор түүнийг бүх насаараа хорих ял авах ёстой гэж үзжээ. Тэрээр жирэмсэн эмэгтэйг мөрдөөж, түүний төрөөгүй хүүхдийг алхахаар занал хийлж, мөн түүнийг хүчирхийлэхээр танихгүй эрчүүдийг гэрт нь илгээсэн гэх хэрэгт холбогдсон байжээ. Тэгвэл энэ бүхэн хэрхэн ихээсэн цаг мөч рүү эргэн очицгоё. 2013 он маркетингийн чиглэлээр ажиллаж магистрийн зэрэг хамгаалж байсан Мишель Хедли онлайн болзойн сайтаар Ян Диастай танилцжээ. Диас бол холбооны маршлын албаны орлогч байв. Тэр маршлын тэмдэг зүүж, галт зэвсэг авч явдаг хууль сахиулах байгууллагын албан агч байсан юм. Тэдний харилцаа хурдан дотносож, гүнзгийрч, удалгүй хамтран амьдрах болжээ. Жилийн дараа тэд хамтын хадгаламжаараа Калифорни мужийн Анхайм хотод орон сууц худалдаа авсан байна. Гэвч 2015 он гэхэд тэдний харилцаанд ан цав гарч эхэлжээ. Эцэст нь 2015 оны 8 дугаар сард Хедли түүнээс салж гэрээсээ нүүн гарчээ. Гэвч тэдний харилцаа үгээр дууссангүй. Учир нь орон сууц болон ипотекийн зээл хоёулангийнх нь нэрдээ байсан тул мөнгө өмчийн асуудлаар хэдэн сарын турш маргалцаар байв. Салалтын дараах бухимдалтай авсан Хедли Диас руу хэдэн загтал бичжээ. Эдгээр загтлууд нь Библийн ишлэл, шашны өнгө аястай хэллэгээр дүүрэн байв. Харин Диас энэ бүхнийг тоолгүй амьдралаа цааш нь хурдан өргөжүүлжээ. 2016 оны 1-р сард Диас Анжела Коннеллтэй танилцсан байна. Тэд ердөө нэг сарын дараа гэрлэжээ. Анжела нөхрийнхөө овгийг авч Анхайм дахь орон сууцанд нь хамт амьдрах болов. Удалгүй тэр өөрийгөө жирэмсэн болсноо мэдэгдэж, дараа нь ихэр хүүхэд тээж байгаагаа ч мөн хэлжээ. Энэ хооронд Мишель Хедлиж салтын дараах амьдралаа шинээр эхлүүлэхээр хичээж байсан юм. Тэр өөрийн гэсэн байртай, тогтвортой ажилтай болсон байв. Түүний бодлоор Ян Диастай холбоотой амьдралын бүлэг аль хэдийн хаагдсан байлаа. Гэхдээ нэг асуудал үлдсэн нь хамтран авсан орон сууц, ипотекийн зээлтэй холбоотой мөнгөний маргаан байв. 2016 оны 5 дугаар сараас бүх зүйл өөрчлөгдөв. Ян Диас болон түүний шинэ эхнэр Анжела Диас Анхаймын цагдаагийн газарт хандан өөрсдийг нь хэн нэгэн удаан хугацаанд дарамтлаж байгаа тухай мэдэгдэв. Тэдний хэлснээр Lilith is Truth нэртэй цахим хаягаас өдөр бүр занал хийсэн загтлууд ирдэг байжээ. Загтал бүрт Анжелагийн өмсөн хувцас, өдөр тутмын хөдөлгөөн, байнга очдог газруудыг маш нарийн дүрсэлсэн байв. Мөн төрөөгүй ихэр хүүхдүүдийг нь ч ална гэсэн аимшигтай занал хийлэл давтагдсаар байлаа. Загтлуудын агуулгад чи эндээс явах ёстой. Диас чамд хайргүй. Нүдийг нүдээр гих мэт үг байнга давтагдах бөгөөд нүдийг нүдээр гэдэг нь Библиэд гардаг шашны өнгө аястай өшөө авалтын хэллэг юм. 2016 оны 6 дугаар сарын 1-нд Диасын гэр бүл энэ талаар албан ёсоор цагдаад гомдол гаргажээ. Гэвч үүгээр бүх зүйл дууссангүй. Хэдхэн хоногийн дараа нөхцөл байдал улам аюултай болов. 6 дугаар сарын 13-нд Craigslist зарын сайтад түүний одоогийн эхнэр Анжелагийн нэр зургийг ашигласан зар нэтлэгдэжээ. Тэр зар нь хүчирхийллийн, тэр дундаа бэлгийн уран зөгнөлийн агуулгатай байсан бөгөөд эрчүүдийг түүний гэрийн хаягаар ирэхийг уриалсан байв. Удалгүй танихгүй эрчүүд үнэхээр уг хаяг руу ирж эхэлжээ. Цагдаа нар эдгээр эрчүүдийн заримыг нь газар дээр нь сатуулан байцаав. Тэдний мэдүүлэг Анжелагийн хэлсэнтэй бүрэн таарч байлаа. Хэн нэгэн түүнийг хүчирхийлүүлэхээр зориуд оролдож байгаа нь илт харагдаж байв. Мөрдөгчдийн хувьд энэ хэрэг энгийн цахим дарамтаас хэдийн давжээ. Одоо бодит хүчирхийлэл үлдэгдэх өндөр эрсдэлтэй ноцтой хэрэг болсон байлаа. Учир нь тэрхүү зар дээр би энэ хотоогоо алхаж байхдаа хүчинтэлтийн фантаз тохиолдохыг үхтлээ хүсэж байна. Намайг гэрт оруулж, хонглын өрөөрөө дээш чирч, орон дээр аваачихыг. Би 30 настай, өндөр, үдсгэлэнтэй, бэлэн байна. Би хашгирсан ч зогсож болохгүй. Domain Condos 514 S Anaheim Boulevard Unit 2 хэмээн бүтэн хаягаа бичсэн байж. Мөрдөгчдөөс хамгийн ихний нүүдэл бол занал хийсэн загтлуудыг Мишель Хедлигийн өмнө Ян Диасаас салахтаа илгээж байсан загтлуудтай харьцуулжээ. Библийн ишлэл, шашны өнгө аястай хэллэгүүд нь хоорондоо төстэй харагдаж байв. Үүнээс гадна занал хийсэн загтлуудад зөвхөн Хедлигийн мэдэх боломжтой хувийн мэдээлэлч багтжээ. Craigslist-ийн зарын улмаас ирсэн эрчүүдийн мэдүүлэгч үүнийг улам баталгаажуулж байлаа. Тухайн үед байсан бүх нотлох баримт нэг л хүнийг зааж байсан нь Мишель Хедли юм. Удалгүй мөрдөгчид Мишель Хедлиг баривчилжээ. Түүнд бусдыг мөрдөн мушгисан, амь насанд занал хийсэн, мөн хүчирхийлүүлэлтийг зохион байгуулсан зэрэг хэд хэдэн хүнд гэмт хэрэг тулгарсан байна. Эдгээр хэрэгт буруутан тогтоогдвол тэрээр бүх насаараа хорих ял авахч эрсдэлтэй байв. Хедли шоронд өнгөрүүлсэн бүх хугацаанд
нэг л зүйлийг дахин давтан хэлж байсан нь би нэг цагтлаа илгээгээгүй. Би буруугүй. Гэвч нөхцөл байдал түүний эсрэг байсан бөгөөд үгэнд нь итгэх хүнч байсангүй. Мишель Хедлийг баривчсны дараа хэрэг дууссан мэт санагдаж байв. Харин үнэн эрэхтээ бүх зүйл дөнгөж эхэж байлаа. Учир нь дарамт зогссонгүй. Хедли шоронд хоригдож байсан ч занал хийсэн загтлууд үргэлжлэн ирсээр байлаа. Эхэндээ мөрдөгч түүнийг магадгүй Хедли хамсаатантай байж болох юм. Эсвэл шоронгоос ямар нэгэн аргаар энэ ажиллагааг удирдах байна гэж таамаглан Хедлигийн үйл хөдлөлийг нарийн ажиглаж байлаа. Ийхүү бараг 3 сар өнгөрсөн боловч с ิจ г-тэй үйл Хедлийн талаас огт ажиглагдсангүй. Прокурорууд ч дижитал нотлох баримтыг илүү наривчлан шалгаж эхэлсэн байна. Тэгэхэд хөдөлшгүй мэт байсан нотлох баримтуудад анхны ан цавууд гарч эхэлжээ. Хамгийн дөрөв загтлуудыг илгээсэн их сурвалжийг нарийн шалгахад Мишель Хедли өөрөө илгээж байсныг батлах ямар ч дижитал улмөр олдсонгүй. Тиймээс магадгүй хэн нэгэн түүнийг зориуд буруутай мэт харагдуулахыг оролдсон байж болох таамаг мөрдөгчдийн дунд гарч эхэлжээ. Ингээд мөрдөгчд Lilith is Truth цахим бүртгэл болон Craigslist-ийн заруудын техникийн их сурвалжийг илүү өндөр технологиор дахин мөрдөж эхэлжээ. Зарууд болон загтлуудыг VPN, proxy server, олон тооны хуурамч цахим бүртгэл аккаунтаар халахлан илгээсэн байсан тул эдгээр бүх дижитал саад хамгаалтыг давхраг нэг бүрээр нь тайлж эхэлсэн байна. Эцэст нь 2016 оны 9-р сар гэхэд мөрдөн байцаалт эргэлтийн зэгт хүрэв. Orange County-гийн нэгэн прокурор үүнийг хожим жинхэнэ үннийг ойлгосон мөч гэж нэрлсэн байдаг. Учир нь дижитал мөр Мишель Хедли рүү биш, харин Ян Анжела Диас хоёрын амьдарч байсан орон сууц руу хөтлөж байлаа. Өөрөөр хэлбэл цагдаад хамгийн түрүүнд гомдол гаргасан хүмүүсийн гэрээс занал хийлэл илгээгдэж байсан гэсэн үг. Энэ мөчөөс эхлэн хэрэг бүхэлдээ өөр өнгө төрхтэй болов. Өчигдрийг хүртэл хохирогч гэж үзэж байсан хүн өнөөдөр гол сэжигтэн болон хувирлаа. Хэн нэгнийг олон сарын турш санаатаагаар гэмт хэрэгт холбож эрх чөлөөг нь булаахын тулд маш нарийн зохион байгуулсан хуурамч ажиллагаа өрнөсөн байжээ. Бүх үннийг олон сарын турш хамгаалж байсан VPN, proxy server, хуурамч бүртгэлүүд мөрдөгчдийг хэсэг хугацаанд тойрдуулж чадсан ч мөнхөд тойрдуулж чадсангүй. Энэ хэргийг тайлахад хүргэсэн гол зүйл нь ганцхан том алдаа биш байлаа. Харин олон сарын турш үлдээсэн өчүүхэн жижиг дижитал улмөрүүдийн нийлбэр байсан юм. Интернетээр хийсэн үйлдэл бүр хаа нэгтээ улмөрөө үлдээн хадгалагдж байдаг. Мөрдөгчд тэрхүү улмөрүүдийг нэг нэгээр нь холбосон байжээ. Хамгийн чухал нь мөрдөгчд анх удаа хоёр талын мэдүүлгийн аль нэгэнд найдах шаардлагагүй болсон бөгөөд одоо тэдний гар техникийн нотлох баримт байгаа. Серверийн бүртгэл, IP-ийн мэдээлэл, цахим үйлчилгээний лог файлууд, эдгээр баримтууд хэн нэг хүний мэдүүлгээс ялгаатай нь худал хилдэггүй. Занал хийсэн загтлууд, Craigslist-ийн зарууд, хуурамч цахим бүртгэлүүд бүгд нэг газраас үүсч илгээгдсэн байжээ. Тэр газар нь өөрсдөө хохирогч хэмээн мэдүүлж байсан Диас болон Анжелагийн гэр. Ийхүү дижитал нотлох баримтууд Диасын гэр бүл рүү зааж эхэлмэгт мөрдөгчд хэргийг эхнээс нь дахин задлан шинжилжээ. Өмнө нь үнэн мэт санагдаж байсан бүх нотлох баримтууд, мэдүүлгүүд дахин шалгагдав. 2017 оны 1-р сард прокурорууд Мишель Хедлигийн эсрэг бүх яллах ажиллагааг албан ёсоор хэрэгсэхгүй болгожээ. Бараг 3 сарын турш хоригдож, түүнээс хойш хэдэн сарын турш бүх насаараа хорих ял сонсож магадгүй гэсэн айдастай амьдарсан Хедли эцэст нь цагаатагдсан юм. Мөрдөгчд улам гүнзгий шалгах тусам бүх хэрэг ялангуяа Анжелагийн зүгт чиглэж, түүний зохиосон хуурамч дүр илэрсэн байна. Тэр зөвхөн Хедлигийн эсрэг худал хуурмаг цахим ажиллагаа зохион байгуулаад зогсоогүй. Гэрснийхаа дараахан мэдгдсэн ихэр жирэмслэлт гэсэн нь хүртэл хуурамч болох нь тогтоогджээ. Үүгээр зогссонгүй. Тэрээр өөрийгөө өмгөөлөгч мэтээр танилцуулж байсан. Мөн ховор төрлийн хорт авдартай гэж байсан нь бүгд худал. Эмчийн тодорхойлолт хүртэл хуурамчаар үйлдэж байсан байна. Заримдаа Анжела Ян Диасын өмнө үерхэж байсан эмэгтэй дүрээр цахим орчинд дүр эсэгдэг байсан тогтоогдсон юм. Гэхдээ нэг асуулт хариултгүй үлдэв. Ян Диас энэ бүхнийг хэр зэрэг мэдэж байсан бэ? Эсвэл тэр бас хуурдсан хохирогч юу? Техникийн хувьд бүх хуурамч цахим ажиллагааг Анжела зохион байгуулсан тодорхой болсон. Гэвч хамгийн түрүүнд цагдаад хандсан хүн бол Ян Диас өөрөө байсан. Мөн тэр эхнэрийнхээ мэдүүлгийг баталгаажуулсан байдгаас нь харахад мөрдөгчд түүнд эргэлзэж байлаа. Эцэст нь 2017 онд мөрдөн байцаалтын төвд байсан Анжела Диас өгөөсгөх ямар ч боломжгүй хөдлөшгүй нотлох баримтын өмнө хэрэгээ хүлээлээ. Тэрээр худал мэдүүлэг өгсөн, хуурамч баримт үйлдсэн, худал мэдээлэл тараасан, хүнийг санаатаагаар хууль бусаар эрх чөлөөнөөс нь салгах хэрэг зохион байгуулсан зэрэг хэд хэдэн хүнд гэмт хэрэгт буруугаа хүлээжээ.
Үүний дараа түүнд 5 жилийн хорих ял оноосон байна. Харин Ян Диас тухайн үед ямар нэгэн ял оноогоогүй. Тэр олон жилийн турш нэг л тайлбар хэлсээр ирсэн нь би эхнэрийнхээ ярьсан зүйлд л итгэсэн. Гэвч энэ мөрдөн байцаалтын төгсгөл байсангүй. Харин хоёр дахь илүү чимээгүй мөрдөн байцаалтын эхлэл байв. Орон нутгийн эрх баригчид Анжелагийн хэргийг дуусгасны дараа Америк нэгдсэн улсын хууль зүйн яамны дотоод шалгалтын албанд хүсэлт гаргасны дагуу Ян Диасын үйллийг тусад нь шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад Диас эхнэрийнхээ зохиосон худал дүүхийг баталгаажуулж мөрдөгчдийг төөрөгдүүлэхэд санаатаагаар тусалсан гэж үзэх хангалттай баримтууд цугларсан байна. Өөрөөр хэлбэл тэр зөвхөн худал мэдээлэлд хууртагдсан хүн биш бөгөөд худал мэдээллийг үнэмшилтэй харагдуулахад өөрийн албан тушаал нэр хүндийг ашигласан гэж мөрдөн байцаагчид дүгнсэн юм. Ийхүү 2023 оны 3 дугаар сард холбооны тангарагтны шүүх Ян Диасыг буруутай гэж үзжээ. Түүнийг мөрдөн байцаалтанд санаатаа саад учруулсан худал мэдүүлэг өгсөн зэрэг холбооны гэмт хэрэгт ялсан байна. Холбооны гэмт хэрэгүүд нь илүү хүн жалтай байдаг тул түүнд 10 жил 1 сарын ял шүүхээс өгчээ. Ингэснээр энэ хэрэгт оролцсон 2 хүн хоёулаа эрүүгийн ял шийтгэл хүлээв. Нэг нь бүх төлөвлөгөө зохион байгуулсан, гүйцэтгэсэн. Нөгөө нь түүнийг нууж үнэмшилт өргөлөхөд тусалсан. Хэргийг дараа нь судалсан зан үйлийн шинжээчид энэ хэргийн хамгийн онцгой талыг инхүү тайлбарлажээ. Анжела олон жилийн турш илэрлэгүйгээр хуурамч дөрүүд, хурж нотлох баримтын нарийн тогтолцоог бүтээж чадсан байна. Харин Ян Диас холбооны хууль сахиулах байгууллагын ажилтан гэсэн өөрийн статус, нэр хүнд, байгууллагын итгэлийг тэрхүү зохиомжтой түүхэнд хүч нэмэх хэрэгсэл болгосон. Энэ хоёр хүчин зүйл нийлсэн учраас л Мишель Хедли гин буруугүй атлаа шоронд хоригдох хүртэл нөхцөл байдал үүссэн гэв. Эцэст нь Хедлиг гүтгсэн үндсэн шалтгаан нөхцөлийг дараах байдлаар тодорхойлжээ. Мишель Хедли болон Ян Диас нар хамтран амьдарч байхдаа 2015 онд Анхайм хотод шинэ кондо байшин худалдаж авсан бөгөөд Хедлийн урьдчилгааг Диас зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байжээ. Тэдний харилцаа тасарсны дараа Хедли гэрээсээ гарсан ч байшингийн маргаан үүсэх боломжтойгоор үл барам. Өөрийн болгох магадaltaй байсан тул энэ нь удаан үргэлжлсэн маргаан болсон юм. Диасын хувьд тэрээр Америк нэгдсэн улсын маршал байсан бөгөөд хууль сахиулах системийн туршлагаа ашиглан цагдаа нар ямар нотлохонд итгэдгийг мэдэж Lilith is Truth нэрээр хуурамч имэйл занал хэлэл илгээж үүгээрээ Хедлиг айлган байшингаа бүрэн эзэмших санхүүгийн зорилготой байсан. Харин Анжелагийн хувьд тэрээр Диасын шинэ эхнэр байсан бөгөөд хуурамч хязгаарлах захирамж буюу restraining order гаргуулах, өөрөө өөртөө занал хэлсэн имэйл бичих, хүчингийн хадгалаад өртсөн мэт дүр эсгэх зэргээр хэргийг зохион байгуулжээ. Прокурорын хэлснээр энэ нь нэг талаас атаархал, хуучин найз бүсгүйгээс бүр мөсөн ангижрах хүсэл, нөгөө талаас нөхөртөөгөө хамт тэрхүү байшинг бүрэн эзэмшихийг хүссэн хамтарсан зорилготой холбоотой байсан гэжээ. Прокурор Рекауксын тодорхойлсноор энэ бол хайрын гурвалжингийн гэмт хэрэг хэмээжээ. Хожим Хедлигийн өгсөн мэдүүлгээр анх Диасаас салах болсон шалтгаанаа дараах байдлаар тодорхойлжээ. Диас хамт амьдарч эхэлмэгцээ дэндүү хяналттай болсон бөгөөд Хедлид ямар хувцас зохих зохихгүйг сануулж эхэлсэн. Сүүлдээ яг ямар хувцас өмсөхийг нь хүртэл заадаг болсон. Мөн хаана юу гэж хэлэх, яг ямар зан авир гаргахыг нь хүртэл зааж хяндаг болсон гэв. Дээр нь Хедлиг хиймэл хүмүүс зүүхийг байнга шаарддаг болсон нь тэдний харилцаанд анхны улаан гэрэл асах шалтгаан болсон. Түүгээр үл барам Диас байшин дотор камер сурлуулж Хедлигийн хөдөлгөөн бүрийг хянаж байжээ. Эцэст нь Диас Craigslist-ээс танихгүй эрэгтэй биеийн үнэлэгч авчруулж Хедлитэй бэлгийн харилцаанд орж буг камераар харж ажигладаг болсон. Түүнээсээ таашаал авдаг байсан хэмээжээ. Энэ явдлыг Хедли хожим нь хүчиндүүсэнтэй адилхан мэдрэмж төрдөг байсан гэж дүрсэлжээ. Түүнд холбогдуулсан эрүүгийн хэргийг 2017 оны 1-р сард албан ёсоор хэрэгсэхгүй болгосны дараа нэгэн гайхмаар үйл явдал болсноо нь Хедли асар өндөр төлбөртэй хуулийн фермтэй хамтран Анхайм хот болон хэрэг дээр ажилласан хэд хэдэн цагдаагийн албан агчийн эсрэг иргэний нэг хэмжлэг шүүхэд гаргажээ. Үүндээ мөрдөн шалгах ажиллагааг алдаатай хууль зөрчиж явуулсан, эргэлзээтэй нотлох баримтуудыг үл тоомсорлсон улмаар гэмгүй иргэнийг хууль бусаар хорьсон гэжээ. Эцэст нь 2021 оны 4-р сард тэрээр Анхайм хоттой эвлэрлийн гэрээ байгуулжээ. Нийт эвлэрлийн дүн ойролцоогоор $1.8 сая. Үүнээс хуульчдын хураамжинд ойролцоогоор 40% нь өгч, татвар болон бусад зардлыг хассаны дараа түүнд үлдсэн цэвэр дүн ойролцоогоор $800,000 байлаа. Тэрээр энэ мөнгөөр Connecticut мужид шинэ кондо худалдаа авч Chapman их сургуульд маркетингийн магистрийн зэрэг амжилтаа хамгаалсан байдаг.
Нэмж хэлэхэд Hadley Angelaтай тусад нь $35,000 эвлэрэл хийсэн байна. Мөн Diaz-аас ч эвлэрэлийн төлбөр гаргуулан авсан байдаг. Гэхдээ мөнгөн дүүн нь олон нийтэд зарлагдаагүй. Харин 2023 оны 3 дугаар сард Ян Диазыг холбооны дангарагтны шүүх буруутай тооцсон тэр өдөр Мишель Hadley анхны хүүхдээ үлгэдэ авсан юм. Хүүхэд Ян Диазтай ямар ч холбоогүй. Хүүхдийн эцэг нь тухайн олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Энэ хэрэг нь дижитал нотлох баримтыг үнэлэх, тайлбарлах, мөрдөн шалгах ажиллагаанд гүн улам өрөлдсөн хэрэг болсон юм. Үнэмшил төрүүлэхэд үг хэллэг, бодит мэт харагдах зурвас, бичиг баримт, нарийн төлөвлөсөн жижиг деталаар баяжсан мэт түүх өөрөө нотлох баримт болохгүй ч байж болохыг энэ хэрэг тод сануулсан билээ. Ингээд токсик харилцаа, магадгүй гаж дон, мөнгөний шунал, хуурам мэхлэлт, гүтгэлэг зэргээс бүрдсэн хайрын гурвалжингийн хэрэг үүгээр өндөрлөлөө. Дараа дахин уулзлаа. Баярлалаа.